Цаан мэндэн. За ажил дээр ирсэн. За оюутлын кемп болон амрах байр ямар байдаг талаар товчхон бичлэг оруулъя. Тэгээ энэний дараа бас би яг 5 сарын 24-нд болох UB марафонд 21 км тагс марафонд гүйж байгаа. Тэгээ тэрнийхээ бэлтгэлийн бас бичлэгнүүдээс оруулаад нэг хөрхөн жижигхэн бичлэг болгоод оруулчихъя. За тэгээ манай өрөөд танилцъя. Let's go. Тэгээ өрөөнд болохоор ингээ 3 ортой миний ор энд байна. Энэ аягүй сонччихгүй юм жилээ. Янзлаад яахгүй. Тэгээ ингээд хүн болгоо юмс нэг шкафтай, шкаф хөрөхгүй бол захиалж авдаг. Тэгээ хөрөгч байна. Энэ өрөөний хүнийх л ах гэдэг л байна. Тийм шиг шүүгээтэй бас зурагттай энэ инвишн билүү юу вэ? Скамич хэлээ. Явсан цаасд хэлвэцтэй. Найл байна. Дүштэй. Одоо гарч гөгч болох хувцсан байгаа. Тэгэл угаалгахны уттай уутан дамтай гээл хүчдэг. Хөргөчөө ажиллаж болно. Гэтэ их хүмүүс л хөргөч ажиллуулт өндөө. Юу хадгалаад багт тий. Тэгээ зурагт үздэг хүмүүс л аягүй их зурагт үздэг юм бэлээ. Гадаа ерөнхийдөө иймэрхүү манайхыг 2 давхарт. Одоо яг гоё дулаараад юм их гоё байна. 7 болж байна. Нэг 8:30 хүртэл гүгээд. Хэд нэг 2 цаг орчимд гүгээд барианд орох зорилготой байгаа. Тийм болохоор яг өнөөдрөөс гүйл нэг 5-6 7 хоног бэлтгэл хийгээд одоо 2 цаг дотор гүгээд амжиж байгаа. Энд манай гадаа хөлөмгийн талбай болон гүйлтийн талбай хамтдаа тэнд байна. Тийш шинэ спорт зал. Энэ манай хуучин спорт зал. Газрын теннисний талбай л энэ. Ойр тийш ирвэж байна. Тэгээ жоохон бичлэгээ хийж байгаа. Нэг цаг гоё. Гүнгээ подкаст сонсчихно. Тэгээ гоё гүгээд гүнгээ яриавч мик маань нэлээ холцоотой. Эхлээд гоё бие алхаад энэ нараа айгүй гоё жаргаж байгаа зү. За гүгээд дуусчлаа. Тэгээ айвачийн хэмжилтээр бол 6.9 майл буюу 11 км гүйцсэн юм шиг байна. Яг нэг цагт. Тэгэхээр өнд ажгүй гэж бодож байна. Тэгэхээр нэг 2 цаг гүйхийн тулд 12 майл гээд яг энэ хичээрээ өдөр болгон гүйгээд бол бас гайгүй хоромд орчихл юм шиг байна. Тэгээ iWatch дээр бас нэг сонирхолтой юм. За 1 2 3 4 5 гэдэг юм байна. Би тэгээ сая хөвчлэн 3-тэй нь гүйж байгаа. Хаяа жоохон хурдан юмгүй 5 руу ороод нөгөө зүрхний цогцолтойг орж ирд юм биш үү те. Тэгэхэд 3 дээр гүгээд ивэл ер нь бол их тажгүй боломжтой юм биш үү. За тэгээд маргааш нь өдөр бичлэгээр болцъя. Иймэрхүү гүйлтийн дараа яриад бичлэг хийгээд ороод гоё мэдээтлээд оруулаад явна. Тэр хойно гарч байгаа кемп яг миний байрлаж байгаа кемп 3 давхар оюут 2 гэсэн нэртэй кемп байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Bye. Peace.